Байцгаана уу? Налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандин сайхан өдрөн тохиож байгаа. Хайртай гэргий отхон цэцэгтэй хэмээн хаяглаж, алс холын Судан улсад энхийг сахиулж яваа хань жавзан хорлынх нь халуун сэтгэлийн өгс бүхнэр төрсөн өдрийн эзнийг баярлалцгаая. Самано манай мэдчилгээ үргэлжилж байна. Бид маш гоё энэхүү цэцгийн баглагаар ээлжид төрсөн өдрийн эзэнд гинтийн бэлэг барихаар отхон цэцэгтэйгээ уулзаад байна. Энэ өдрийн мэнд хүргэе, төрсөн өдрийн мэнд хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр отхон цэцгийн маань хувьд бас бичлэг эхлүүлэхээс өмнө би таныг өөрийгөө товч танилцуулаасаа гэж хүсэж байна. Хэдэн хүүхдээ ээж вэ? 2 хүүхэд. Одоо бас яг ээжийн ажилтай тун завгүй байгаа гэж сонссон. Харин тэгэхээр аз жаргалын ажлаа хийгээд завгүй байх энэ цаг хугацаанд нь айчлан ирсэн шинэ насан талаар дамжуулж танд маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Тэгэхээр энэ удаагийн ийм гоё цэцгийн баглаа явуулах ёстой хүн ер нь танд нэг сэжүүр өгсөн хүн байна уу? Бэлэг хийнээс юм бол манай нөхөр юм болов. Тийм. Нөхөр нь хаана вэ? Бүгд найрамдах өмнөд судаа болсод байгаа. Инхийг сахиулах ажиллагаанд явсан. Цэргийн хүн тийм үү? За тэглээ яхаа. Тэгэхээр таны хувьд ханаасаа гэж хүлээж байгаа. Тэгэхээр яг одоо хөтлөгчийн гарт байгаа энэ гоё тэвэр дүүрэн цэцгийн баглаа танд чухам хаанаас ямар учиртай ирсэн бэ гэдгийг хоёлаа илүү тодорхой болгохын тулд эхлээд хөтлөгчийнхөө хэлэх мэдчилгээний үгсийг маш сайн сонсоосоо гэж хүсэж байна. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил туулж зогсох баган минь өнгөт энэ орчлонд хувь тавилангаар учирч өөдсгөн жаахан үрсийг минь төрүүлж өсгсөн гэрийг минь гээгүүлж суугаа гэргийн минь чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Гэрт минь нүмер гарт минь түшиг энхэн биеинд минь чимэг болж яваа шүү чи минь чинийхээ ачаар л би өдий дайтай яваа юм шүү дээ. Цэрэг хүний эхнэр байна гэдэг амар бишээ. Цаг наргүй их ажлын минь арыг баттааж, өргөө гэрийг минь гэрэлтүүлж, өөдсгөн жаахан үрсээж харж, миний ажил албыг хүндэтгэж, намайг өдий зэрэгтэй албаа хаахад минь маш том хувь нэмэр оруулж байгаа шүү. Цэрэг хүний гэргий ханаа энэ албыг хамт хашдаг юм гинлээ шүү. Өглөө өгтөх нарнаар гараад л явдаг, үжийн бүрийгээр л орж ирдэг. Харин арыг минь баттааж, амьдралаа бүхнийг нь зохицуулж, ачааны хүндийг үүрч яваад ханин баярлаж явдаг юм шүү. Би эрийн сайндаа ийм том албыг мундаг харч яваагүй. Чи минь намайг сайн ойлгож, дэмждэг болохоор өдий дайтай яваа юм шүү. Чамдаа баярлалаа. Бас төрсөн өдрийн мэнд хүргье. Хэдий хол байгаа ч гэсэндээ ханин удахгүй албаа сайн хаагаад аз жаргалтайгаар уулзнаа хязгааргүй их санаж бас хайрлаж байгаа шүү. Та хэдийгээ чанга тэрэн үнсий гэсэн байна. Яг одоо Судан улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрхэм энхийг сахиулагч жавзан хорлын зүгээс гэргийдээ илгээсэн байна. Тань төрсөн өдрийн мэнд хүргэе. Отхон цэцгээ сая бас ханыхан хэлсэн сэтгэлийн үгсэд гарч ирсэн. Ер нь цэрэг хүний эхнэр байна гэдэг ямар вэ? Ер нь бол бас чанга шүү. Тийм. Төвчээрл шаардна та. Та бит хоёрын бичлэгийг одоо бас ханин орой ажиллаа дуусгаж ирээд их тогтлол дөрөв үзэх болов хандаа хэлэх үг вэ? Байна. Маш их санжийн бас баярлаа. Хайртай шүү гэж хэлмээр. Тэгээд баярлалаа. Сэтгэл хувьд холдож болдгүй гэдгийг төв болгосож таны ханы илгээсэн энэ цэцгийн баглагаар бид уламжилж ирсэн юм шүү. Айлчлан ирсэн настай над жаргалаар дүүрэн байх болтугай. Учран залгсан настай ноён гэгшгэр дүүрэн байх болтугай. Сайхан баярлалаа. Баярлалаа. Дүүрэнгээ татуулсан гэрги зандам бүсгүй чимэндээ гიშгсэн газар таа цэцэг ургуулсан